Бадарч Хогтой Мөнх Эрдэнэ гэдэг би Баян Зүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын засгийн мэдээлэл авагч цагдаагаар ажилладаг. Цагдаагийн албанд орж ажиллахыг бол ер нь багаас их хүсэж мөрөөддөг байсан. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу цагдаагийн албанд орж ажиллаад 6 дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн ихдээ 300 ганан дуудлага авч ирсэн. Энэ үйлсд одоо би 2010 оноос хойш нэгдсэн. Тусаа бол тогтмол өгдөг. 6 сард хүнд донор гэдэг цол өргөмжлөл авсан. Нэг удаагийн үйлдвэр 3 хүний эрдэнэ таны насыг авардаг. Сайн үйлс үлдэнэ бусдад болон өөртөө маш их буян хурааж байдаг. Тийм учраас залуучууд болон манай цагдаагийн алба багш нар ямар ч төрлийн сайн үйлсийн аянд нэгдэж байхыг уриалж байна.